Өнгөрсөн 6 дугаар сарын 6-ны өдөр гүйцэтгэн байгуулах их хурлаа хийж Дүрмээ Батлан намын дарга болон удирдлагын багаа сонгосон шударга иргэдийн нэгдсэн эвсэл өнгөрөх 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Сэрсэн Монгол аяныг зохион байгуулж эхлээд байна. Аяны хүрээнд Шин намын манлайлагч залуус Ар хангаа, Өвөр хангаа, Баян Онгор аймагт ажиллаж иргэдтэй уулзсан нээлттэй хилцүүлгийг өрнүүлсэн байна. Үүнийг өнөөдөр шийдэхин тулд өнөөдөр шударга иргэдийн нэгдсэн эвсэл яах вэ гэхээр нэгд хэн нэгэн захиалгатай бүлэглэл ирээд өөрсдийнхөө улс төрчдийг тэгээд ард түмнийг хуульгтаад хөрөнгө мөнгө тараагаад ингээд элбэдэд зохион байгуулад ингээд өөрснийхөө тэр бүлэглэлийн хүмүүсийг аваа явчихдаг ийм нөхцөлийг өнөөдөр бол бид зогсооноо. Ингэж өнөөдөр шударга иргэдийн нэгдсэн эвсэл жинхэнэ ард түмний төлөөлөө Монголын төрд гаргах ийм л одоо улс төрийн хөдөлгөөн байх ёстой гэдэг энэ том зарчмыг бол бид хэрэгжүүлэхийн төлөө байна. Хийх ажил бол маш ойлгомжтой. Өнөөдөр ард түмний захиас даалгавар ерөөсөө өнөөдөр бид олон сайхан юм ярьж байна. Олон сайхан тоглолт зохион байгуулалт наадам хийж болно. Гэхдээ энэ бүхний цаана эцэст үндсэн бол өнөөдөр Монгол хүн Монгол газар шороондоо эзэн байж Монгол улсдаа сайхан амьдрах, баян Монгол юм бол баян Монгол хүн амьдрах ийм л ирээдүйг бид өнөөдөр хийх ёстой болоод. За, болгошондоо баярлалаа. Тэгээ энэ Сэрсэн Монгол гэдэг аян байгаа. Үнэхээр энэ 5 гишүүн бол ард түмэн олныг сэрээсэн. Нэгд сэрсэн тохиолдолд буцаад унтаж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ Сэрсэн Монгол аяныг Монгол улсын 21 аймаг 333 сум 155 хороогоор бүх иргэдтэйгээ ярьж Сэрсэн Монголоо бид танилцуулж яваа. Анхны уулзалтанд бид Өвөр хангаад өчигдөр хийсэн. Өнөөдөр энэ 2 дахь уулзалтаа Баян Онгор аймагт хийж байгаамаа. Уулзалтад оролцсон орон нутгийн иргэд шудраг ёсыг уртандаа гიშгсэн манан бүлэглэлийг эсэргүүцсэн монголчуудаа уриалан сэрэж байгаа Шин намын залуус талархаж байгаагаа илэрхийлжээ. За эрчим алдалгүй үргэлжлүүлэн тэмцэж өөрчлөлт шинжил авчрахыг захиж байсан юм а. Тэдгээр Монголын ард түмэн бол одоо энийг бүгд ойлгож байгаа. Энэ хоёр нам бусад намууд одоо ингээл янз янзын байдлаар бас энэ 27-8 жил бол Монголын төрд шуургаж нэлээд юм идэж явуулаа л та. Энэ яасан цаддаггүй, хаандаггүй. Эднийг би боддгийн хүн төрлөخت нэг л юм бодмоор байгаа энэ хүмүүс. Дэлхий бурхан Тэнгэрээс бид эрэхтэй нөцгөө ирсэн юм аа. Нөцгөө л буцна. Одоо энэ тэр баяр Санжийн баяр Бадамжуна элбэг дорж энэ хүмүүс идэж уусан юм. Эд одоо хорвоогийн жамаар нэг буцна л да. Энэ хөрөнгө яаж авчих вэ? Яаж буцахтаа авчих юм бол та тэрний ийм хэмжээнд ойлгодгүй улсууд өнөөдөр Монголын төрийг бол бузарлаа. Арчаас намын бас ууган гişүн хөө. За тэгээд бид нэр арчаас намад одоо 40 гаруй ахмад гişүн гарын усган зураад эсэргүүцэл илэрхийлж байсан. Энэ болд хугацаанд тэрэг энийг бас үзэж мэдсэн байх. Тэр эсэргүүцчээс улсууд энийг. За тэгээд та нарыг ажилдаа хямжилт олж хэлсэн үгэндээ үнэн шударга байж энэ Монголыг өргөө Монгол байлгаж шударгын туйл болгож өгөөрэй л гэж хүсье дээ. Сэрсэн Монгол аян улс орон даяар 330 сум за нийслэлийн 9 дүрэгт үргэлжлэн зохион байгуулагдана гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.